энэ багийн тусламжтайгаар хамт сууж ажиллах зүйтэй болов гэж харж байгаамаа. За дүгнэлт хэсэг дээрх арга туршлагыг судалж, за би түрүүний сонирхуулах гэдэг нэг зураг юмсан байгаа. За энэ бол Германд хийгдсэн туршилтаа үзэж байгаа. За одоо бүрийн тодорхой юугаар багжийг ингэж туршиж үзэж байгаа. Хүн багш нар, мэргэжлийн багш нар одоо дүгнж хийждэг ажилтыг хэлдэг байсан бол одоо тодорхой яг энэ баримттай компьютерт холбоод тухайн хөгжимчний маань хаана ямар гажиг үүссэн байна, хөгжим тоглож байгаа хэвчээ тэрийг энэ одоо шалгаж байгаа юм ажлаа үзэж байгаа. За энийг бас би сонирхуулах гэдэг аваад ирсэн юм аа. За дүгнэлт дээрх арга туршлагыг судалж сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх. Үүний тулд анагаахын эмч ажилтнтай хамтран ажиллах болоод багш бидэнд анатомийн мэдлэгтэй болох шаардлага зайлшгүй гарч ирж байгаамаа. Эргономикийн шинжлэх ухааныг сургуульд оруулж, тууштай судалж хэрэгжүүлж чадвал манай мэргэжлийн сургалт ихээхэн шинжлэлт өөрчлөлт орж, багш сурагчдад төдийгүй сургуулийн цаашдын бодлого биелж, Монголын сонгогдуулалт ихээхэн дэвшил гарч, дэлхийн түвшинтэй энэ зэрэгцэх цаг удахгүй өрнөдөлт итгэлтэй байна. Анхаарлаасаа баярлалаа. За, асууцууд байна уу? Тэгсээс багш нараас хоёрдугаас асуурай. За, юм биш. За, санаа. Энэ дээр бас мэдээлэл өгөх. Энэ манай бүжгийн сургууль MBG гэдэг энэ нэг эмнэлэгтэй, гэмтэл сонгохын эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулад тэгээд одоо тэр нь болохоор манай хүүхдүүдийг үзэхээс гадна цоврал лекц хичээлүүд орохоор байна. Тэгээд цааш нь бүр ярих юм бол одоо манай бүжгийн багшийн ангид манайх ч нөгөө бакалаврынхаа төвшөнд бүжгийн багшийн анги байдаг. Тэр ангид ордог анатомийн хичээлийг одоо бүр тэр эмнэлгээс одоо оруулах яг энэ бүжигчдэд зориулсан юу оруулах юм чиглэлээр байж байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулаад танаа энэ хөгжмийнхэн бас энэ лекцэнд хамрагдаад энэ ажил бас хамрагдвал зүгээр байна гэсэн санаа байна. Баярлалаа. Ашигтай ажил авч байгаа юм. Өөр асуулт. За баярлалаа. Одоо нэг ийм зүйл энэ ажлын байрны орчны тухай асуудал ярихад зэрэг аюулгүй байдлын асуудал давхар орж ирж байгаа юм. Тэгэхээр одоо жишээлбэл бусад орны туршлагаас харахад хийл хөгжмөөр ийм гажилт болон орчны дутагдлаар бусад орнд бол манайд бол сая жишээ авчлаа шүү дээ. Манайх бол 10% цаашаа суралцж байна гэдэг. Тэрний нэг одоо нөхцөл бол эргономик байж болзошгүй байна тийм үү. Тэгэхээр бусад орнд яг энэ чиглэлийг ингэж мэргэжлээ орхих юм уу? Ийм ажилт орчны нөхцөл байдлаас эргономик нөхцөл байдлаас болоод одоо мэргэжлээ орхих тохиолдлуудыг та судалж үзв үү? Яг тоо баримт юугаараа сайн мэдэхгүй байна. Гэхдээ нөгөө түрүүн би оршилт хэсгээр хийсэн 100 жилийн одоо баг сонгогдсон хөгжим болоод хөгжсөн ус учраас яг дандаа бага наснаасаа яг манайх шиг одоо манайх бол Оросын школоор явж байгаа академичсэн сургалтаар. За ихэвчлэн Европ, Америкийн сургалт системээр бол манайх шиг юм нэгдүгээр ангиас шууд академи сургалтанд авдаггүй дамжаа маягаар дандаа ансамбл хичээл маягаар оруулж явж байгаа. Тэндээсээ сонгогдсон хүүхдүүдийг нөгөө левелийнхаа түвшин хангасан хүүхдүүдийг шалгалт аваад сургуультай элсүүлдэг байгаа. За тэгэхээр ихэнх хүмүүс маань мэргэжлийн босч гэсэн тодорхой хэмжээнд хөгжмийн урлагтай холбогдоод явж байгаа гэсэн. За яг тэр сургуульд орсон нөгөө нэг мэргэжлийн сургуульд орсон хүүхдүүдээс ийм осол гэмт ч юм уу эсвэл яг ийм асуудал гажилт үүссэн тохиолдолд дасгал хийх хамгийн наазахын дасгал хийх жишээгээр тийм болохоор манайх одоохондоо сургалтандаа яг тэр дасгал хийлгдэг тэр ойлголтууд ерөөсөө явахгүй орж ирэхгүй тэр яг судлагдаагүй байна. За баярлалаа. Одоо нэг асуулт байвал асуугаарай. Баггүй. Өөрсдөө үдээрэй. Үнэхээр нөгөө Европт энэ бол маш их яригддаг. Тэгээд хамгийн гол нь бас нөгөө сэтгэл зүйтэй холбоотой асуудал шүү дээ. Нөгөө энэ чиглэлийн ном тохиомлууд бас манайд байхгүй байна л да. Бид нэр өөрсдөө орчуулах хэрэгтэй. Тэгэхээр танах тийм одоо энэ чиглэлийн ном тохиомл материалууд орчуулах тал дээр бас байгаа юу? Яг энэ чиглэлээр болохоор
байх орчуулгууд материалууд. За ихэвчлэн орчуулдаг материалууд бол бэлэн дээр үе яг баруун гарыг хэрхэн тавих вэ, зүүн гарыг хэрхэн тавих вэ гэсэн зүгээр заа хар үзээ талаас байдаг. А яг сэтгэл судлаач, сэтгэл судлал тал руу ч юм уу яг нэрийн асуудал руу арай л орохгүй байна. Одоо яг ихлэх шатндаа явж байна. Энэ асуудлыг чи баг анхчад өгөх. Өөрөө тэр талаар одоо нэг хийж байгаа юм байна уу? Орчуулаад тэгээд ягаад гэвэл бид их мэдчихгүй байна. Одоо ном зарим хийсэн. Тэр ямар нэг хэмжээгээр та энэтэй хандаад хийж байгаа учраас орчуулга юм уу хэлчихэж байгаа юм байгаа юу? Тийм багшаа. За хийх хэрэгтэй байна. тийм. Одоо яг эхлээд явж байна. Судалгааныхаа ажил болгон сонгоод ажиллаж байна гэж түрүү хэлсэн. За тэгээд гол нь энийг ерөнхийдөө би одоо 11 жил багшилж байна. Энэ хугацаанд ажигласан дутагдaltaй талуудаа сая олж харсны эцэстээр ер нь энэ асуудлыг хөндөж хэрэгтэй юм байна гэдгийг ер нь гэхдээ хөндөж хэлж байгаа. Гэхдээ энэ зөвхөн өнөөдрийн шийдсэн асуудал биш. Би одоо сүүлийн 5 жил боловсруулж аваа харж судалж тодруулах гэж хичээж аваа ажил маань юм аа. Тэгээд одоо боловсруулах төвшөндөө явж байна. Тэгээд мэдээж энийхээ дагуу Солонгос болон өөрөө сурж ирсэн сургууль манай энэ урлагийн мэдээ хичээл авдаг. За тэр хичээлүүдээс болон Европын талаас судалж байгаа. Тийм судалгааны ажлууд бол хийгдэж явж байгаа маа одоо яг. За баярлалаа. Таны цааш төлөвлөсөн судалж ажиллаж амжилтсаа. За ерөөсөө бүх төрлийн хөгжмийн сургалтанд хамаатай юм байна. Тэгээ хамгийн гол нь ер нь бол машин хэлбэр юм чинь манай 프로젝트를 нэгдүгээр дундчаар 30 хүн ялсуулж авдаг. Дундчууд 20 орчим гэх дандаа юм байна. Тэгэхээр энэ зүгээр практиксан юм байна байхгүй юу? Тэгэхээр одоо шинжлэхүйн зүйлээс ингээ хандах юм бол ерөөсөө нэг 10 жилийн байдаг 5 жилийн байсан ер нь бол одоо жишээлбэл 14-15 оны хичээлүүдийг нэгдүгээр ангид тишний хөнгөлт гэж байна. Тэрнээс нь хэдэн хөнгөлт буюу хэдэн хувь нь ингэж одоо хөрж авсан гэж байна. Жишээлбэл төгсөгчдөөс хэдэн хувь нь гэдэг бол яг нэг өнөختөө энэ зүйлүүдийг хийж өгнө. Бодлогын үндсэндээ тэрийг бол сүлжээ арга хийдэг байх гэж одоо би асууж үзсэн. Өөр хэдэн дээр өөр судлаач нь бол өөртөө юм шиг байна. Одоо би юу цаашдаа энэ чиглэлээр анхаарал ингэж өгөх бол ингэж ажиллах юм бол энэ маань шүү одоо тийм ихэд өөрөсөлтэй. Тэгээ энэ дээр магадгүй сургуулийн одоо санхүүгийн бодлого гэж байна тийм. Энэ дээр бид энэ гол албан ёсоор сургуулиуд олон өөрчлөлт тийм үстэй. Энэ топ эцсийн баталгаа нь бол ерөнхийдөө агшаа 1993 оноос хойш би сургууль 1-р ангиас орж суралцаж тасралтгүй явж байгаа үргэлжлээд ажиллаад явж байгаа. За энэ хугацаанд хийж харж ирсэн зүйл маань. Тэгээд манай анги одоо жишээ нь миний анги гэсэн одоо 93 оны эсэлтээр за манай анги анх 25 хүүхдийн 13 утас хөгжим 12 нь төгөлдөр хуур хөгжмөөр орж ирж байсан бол 10 дугаар ангийг яг 1-р ангид орж ирсэн хүүхдүүдээс 8 төгссөн. За дээд сургуулиуд би ганцаараа төгссөн байна. Тэгэхээр сүүлийн өмнөх 2 жилийн бас төгсөлтийн бас мэдээлэл надад байгаа. Өөрөөс гарсан яг утас хөгжмийн техник зүйлээр гаргасан. Би бол миний санаа үгүй байхгүй. Ер нь энэ судалгааны хайрлыг цаашлаа нэлээд судалгаан дээр үндэслээд өөрийн орон магадгүй бусад орнуудын бас ижиг манай сургуультай ойлголт ижиг төстэй сургуулиудтай харьцуулаад энэ байдлаас бид яаж харагдсан бэ? Бид яаж гэдэг тодорхой энэ зүйлүүдийг бол шийдэх сайхан зүйлс байна. Цаашаа нэг мэднэ авч судалгааны ажил явж байгаа. За баярлалаа. Зурсараа би сууж байгаа цагийн тохиол микрофон гэж авах маслаатай. За соёлын сургуулийн хөгжмийн сургуулийн мөрөмөрийн багш Баттус доктор профессор мөрөмөр зэмсгийн дууралтыг сайжруулах боломжийн судалгаа зүйлээр та бүхэн бэлтгэлээ явуулна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өөрийнхөө төвлөрсөн сургуулиар үлдээсэн маш их
Тэгээ 1900